Сантьяго бол Андалусын залуу хончин. Тэр нэгэн шөнө Египтийн пирамидын дор болсон. Эрдэнсийн тухай зүүдэн хамгийн сонирхолтой. Энэ зүүдийг 2 удаа ижижхэн зүүдэлсэн нь түүнийг гайхшруулсан. Тэйзээ төдөөдөлгүй нэгэн өвгөн ирээд өөрийгөө хаан гэж танилцуулна. Тэр өвгөн Сантьягод хэлэхдээ энэ зүүд бол зүгээр нэг зүүд биш. Харин энэ бол түүний хувийн хувь тавилан. Өөрийнх нь замнал гин. Ингээд Сантьяго хоньнуудаа өрхөм. Эрдэнсийн мөрөөр аяжиртаа гарна. Аясын эхний хэсэгт тэр дээрэмдүүлж, сэтгэлээр унаж, бүр шантрах дөхдөг. Тэрээр нэгэн болор эдийн дэлгүүрт ажилд ороод, улмаар аясын хаа зорилгыг мартахшигдаг. Жинхэнэ эрдэнэс бол алт, үнэт зүйл биш. Харин зорилго тууштай байж оршдог гэдгийг аажмаар ухаарна. Тэр цөлийг гатлан нэгэн ангилэртэй танилцсан. Тэр ашмын тухай судалж явдаг байв. Тэр Сантьягод нэгэн ашмын тухай ярьж өгдөг. Тэр хүн хар дугалгыг алт болгон хувиргадаг төдийгүй бүхнийг холбож байдаг ертөнцийн хүчийг ойлгодог нэгний тухай ярив. Тэд аяж байхдаа Сантьяго Фатима гих бүсгүйтэй учирна. Тэр бүсгүй ухаалаг уйхан онцгой нэгэн баяжаа. Сантьяго түүнийг чин сэтгэлээсээ хайрсан. Заримдаа тэрээр эрдэнэсээ орхиод Фатиматай үлдэхийг бодно. Гэвч Фатима түүнд жинхэнэ хайр гэдэг бол мөрөөдлөө хөөхөд саад болох ёсгүй. Харин хүлээж чаддаг, дэмжиж чаддаг, хамт алхахыг хүсдэг гэж хэлнэ. Сантьяго аяжаа үргэлжлүүлэн эцэст нь тэр ашигмжтэй уулзна. Тэр түүнд үнэн эрдэнсийг олохын тулд зүрх сэтгэлээ сонсож сурах хэрэгтэй. Айдас эргэлзээ зовлон түүнийг дуугүй болгох гэж оролдоно. Гэвч зүрх сэтгэл зэдэд замаа мэддэг юм гэж хэлдэг. Тэд пирамидын ойролцоо ирэхэд Сантьягог дээрмчд барьж авна. Тэр зүүдээ ярьж өгмөгц тэд инээлдэж эхэлнэ. Нэгэн хэлэхдээ би ч бас нэг удаа зүүдэж байсан. Нэг модны дор эрдэнэс байгаа гэж гин. Сантьяго тэр мөчөд жинхэнэ эрдэнэс Египтэд бус өөрийнх нь нутагт өөрийнх нь аяжаа ихэлсэн тэр цэг дээр байсныг ойлгоно. Сантьяго өөрийнхөө зүүдсэн эхний модны доор очиж газар жинхэнэ эрдэнэсээ олно. Алт эрдний чулуу эртний зооснууд. Гэвч хамгийн том эрдэнэс бол түүний хайсан зүйл биш. Харин хэн болсон нь баяжаа. Хүн хувь тавилангаа удирдах чадахгүй гэдэг нь ертөнцийн хамгийн худал зүйл. Үүнийг Сантьягогийн аяжаас харж болно. Хэрв чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж чадвал ертөнд чамайг зоригтой хүрэхэд туслана. Заримдаа жинхэнэ эрдэнсийг олохын тулд урт зам туулж эргээд гэртээ очиход хүлээж байдаг. Та текстийг дуу болгон хөрвүүлэгч хиймэл оюунд суурилсан цэцэн платформоор бүтээсэн контентийг сонсож бай. Та ч мөн цэцэн платформыг ашиглан хүссэн текстээ дуу болгон хувиргах. Мөн өөрийнхөө хоолойгоор хүссэн текстээ уншуулах боломжтой. Энэ удаагийн дугаараа иймхүү жаргаагаад дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой номоор иргэн уулзцгаая.